Хятад байна уу, Солонгос байна уу, Америк байна уу хэн хамаагүй Монгол орж ирээ зээл өгчөөвэл баг хүүтэл бол өнөөдөр үйлдвэр басан. Гэтэл өнөөдөр Монголын үйлдвэрүүдийг үнэн хэрэгтэй Монголын санхүүгийн систем буюу энэ банкуудыг барьж байгаа хэдхэн банкын эзэдэл дарамтлж үйлдвэр барилт ямар ч байгуулах болцоо гэдэр өгөхгүй байна. Би ганцхан жишээ хэлж. Чингис хаан банк гэдэг хар мафийн банк, юуны банк ч гэнэ үү төмийн анзаарч оллуулсан Громов гэдэг нөхөр орж ирсэн. Одоо энэ нөхөр 10 хэдэн жил, 16 жил болж байна. 15 жил болж байна Монголд. Одоо энэ нөхөр Монголыг залхижсэн юм алга. Зүгээр нэг л энд Чингис хаан гэсэн нэг жижигхэн банктайгаа л байж байна. Гэхдээ энэ нөхөр анх орж ирэхдээ яасан гэвэл 2000 онд орж ирэхдээ 100 сая доллар Братские народны банктай хамтраад тэндээс хөнгөлтөө зээл авчирч байгаад ганцхан хувийн хүүтэйгээр тухайн үед сарын 2% орчим байхад сарын ганцхан хувийн хүүтэйгээр үйлдвэр байгуулъя гэсэн хүмүүс дандаа үйлдвэрийн зээл өгч ирсэн. Тэгээд энэ үйлдвэрийн зээлийг барьцаагүйгээр төслийг нь барьцаалах замаар өгсөн. Хамгийн түрүүний төслийг барьцаалсан газар бол Мах маркет компани. Мах маркет компани төслийг хийсэн залуучууд энэ дээр очиод энэ төслийг энд барьцаалуулад энэ банк өөрөө барих шатанд нь хяналт тавиад төрсийн барьцаалчаад үйлдвэрийн барьж байгаа. Энэ залуучууд ямар ч мөнгө гаргахгүйгээр менежментийн удирдлагын хийж байгаа. Эргүүлээд менежмент удирдлага хийгээд зээлээ төлж чадах юм бол энэ хүмүүсийн өмч болоо явсан. Одоо эдгээр автсан. Гэтэл хэрэг төлж чадахгүй бол банк өөр авна. Өөрийнхөө мөнгөөр байгуулсан. Энэ шиг Монголын чадaltaй залуучуудад босч ирэх ийм алтан боломжийг гаргаж өгсөн газар одоо хүртэл алга. Ингээд Мах маркет байгуулагдсан. Цаас нь төслөөс өөр юу ч явсан улсууд эзэн болоод явцсан. Монголын махны зах зээлийн одоо хамгийн том дараачих нь Баяс Construction. Хичнээн олон үйлдвэр байгуул. Бүгд Чингис хаан банкны зээл. Бүх зээлүүдэд төлөөд одоо хөл дээрээ бассан. Сэргэн мандал компани. Энэ Апугийн бүх үйлдвэрүүд бүгдээрээ Чингис хаан банкны зээлээр бассан. Coca-Cola компани, MCS. Энийг хэн ч мэддэггүй. Coca-Cola, Tiger-ийн үйлдвэр бүгд энэ Чингис хаан банкны зээлээр бассан. Энэ шиг ингээд Монгол миний мэдхийн сүүлийн 2000 оноос хойш 15 жилийн дотор энэ 100 сая долларын эргэлтэн дээр болсон үйлдвэраас олон үйлдвэр Монголд бараг басаагүй. Тэгэхээр энэ юу хэлж яах гэвэл энэ нөхөр бол тэр баг хүйтэй гэсэн энэ мөнгөө хүүлээл авсан. Энийг Монгол хүн ч хүүлнэ үү, Орос хүн ч хүүлнэ үү, энэ хэн нэг нь хүүлнэ. Гэхдээ эцсийн эсэст Монгол үйлдвэрүүд үлдсэн. Эцэд үлдсэн. Монголд бол асар том баялаг үлдсэн. Гэтэл China банк ороод ирэхэд одоо хэн авах нь хамаагүй. China аваад нүүх юм бол тэр нэг газрыг нь авахгүй мэдээж. Энэ нэг хэдэн тоосгоо аваад нүүнэ үст. Төлж чадахгүй бол тэр үйлдвэрийг л аваад нүүнэ үст. Тэнд хүнд нь харамсгүй үед. Харам мянган социализмын үйлдвэрүүд бүгд л дампуурчсан. Тэгээс юу үлдсэн. Тэрийг сэргээх зээлийг нь өгчихсэн бол өнөөдрийн миний үйлдвэр шиг би байшин үйлдвэрт комбинатыг худалдаж авсан. Дампууруулчихсан эздээс нь 97% хүртэл бид нар авсан. Одоо өнөөдөр тэр үйлдвэр 10 хэдэн том үйлдвэртэйгээр одоо 30-40 тэрбум борлуулалтанд хүрчихсэн. Монголын хамгийн үйлдвэрлэж чадахгүй том гүүр, эрчим хүчний том шугамууд, бетон эдлэлүүдийг үйлдвэрлэж байгаа том үйлдвэр болоод хөл дээр өндийчихсэн байж. Бидний зээлэх хэрэгтэй байсан. Тэгэхээр одоо над шиг бүх жижиг том бүх үйлдвэр хийж байгаа хүмүүс бол бага хүүтэй, сайн хөгжилтэй, урт хугацаатай зээлэл өгөөж хийж байгаа. Өөр тэдэнд бол юугаач тустай хэрэггүй. Бусыг нь өөрсдөө хийж байна. Тэгэхээр Монголын өнөөдрийн хэдэн банкир гэсэн нэртэй нөхдүүдээ энэ эдийн засгийг их сайн сайхнаар нь босгоно гэж гардах юм бол худлаа. Яагаад гэвэл 2014 оны эхний 8 сарын байдлаар Монголын энэ хитгэн банкны эхний 8 сарын байдлын цэвэр ашиг 350 тэрбум. Монгол ингэж ажиллаж байгаа хаана вэ? Эрдэнэ төлөвлөрөөс. Тэгэхээр энэ юу гэвэл Монгол улс тэр чигээрээ манжийн мөн хүүлэгчдийн дарангуйлд орлоо гэдэг шиг л 1910 онд тийм л байсан Монгол. Яг тэр шиг бүх юмаа барьцаанд тавьчихсан хэдэн банкирын хөлдор хэвтэж байна. Тэгэд энийг яагаад бид нар бие биенээсээ нууж хаагаад өччих гээд байгаа юм? Яагаад гэвэл энэ банкирууд нь
улс төрийн бүх намуудыг хамгийн гарах магадaltaй бүртгэдэг гэдэг санхүүжүүлдэг учраас. Тийм учраас л Монгол өнөөдөр эдийн засгийг хичнээн гоёор нь ярьсан зүгээр л улаан үнэн нэ. Энэ дээр л тогтоод ярил яацгаас юм л гэж хэлмээр.